Яг энэ ханшийн үнийн өсөлт гэдээ ярихлаар нэг мах зах яриалах юм. Яг үнийн өсөлт энэ ханшинд инфляцид Монгол хүний хэрэглээ мах өндөртэй махны энэ үнийн өсөлт нөлөөлж байгаа нь үнэн. Монгол банкны зүгээс цаашдаа энэ Монгол төгрөгийн тогтвортой байдлыг хангах. Дээрээс нь энэ ханшийг мөнгөнийхөө нийлүүлэлтээр яаж цаашдаа бодлого явуулах юм бэ гэдгийг би асуугаад байгаа юм л да. Хэтэрхий их бэлэн мөнгө зах зээл рүү та нар өнгөрсөн хугацаанд яваад одоо наад Монгол төгрөгийг харалд. Монгол төгрөгийн үнц нь Монгол хүний үнц нь хоёр гэж юм байхгүй болчихлоо шүү дээ. Би энэ талаараас ямар бодлого явуулах юм гэж асуугаад байна. Тэрнээс биш инфляцид нөлөөлж байгаа мах зах яриаггүй шүү дээ. Тэр инфляцид нөлөөлж байгаа хүчин зүйл нь мөн. Аль эсвэл наран цогц захирал та өөрөө хариулах. Дээрээс нь наран цогц захирал гэсэн та одоо улсын хурлаас сонгогддог албан тушаалтан цаашдаа бас энэ дээр анхаарч ажиллах. За энэ дээр дөрөв наран цогт хэрэглэгч. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Таны одоо ярьж байгаа асуудал бидний суур асуудал мөн. 16 оноос хойш одоо энэ бол 13 оноос үн тогтворжуулах хөтөлбөр. За тэрнээс хойш бас тодорхой хагас төсвийн шинжтэй үйл ажиллагаа, ипотекийн хөтөлбөр гэдэг ингээд төв банкнаас мөнгө хэвлэх ийм үйл ажиллагаа болон тасрах нөлөө үүсгэсэн. Энэ өөрөө мөнгө үржих процессор, мөнгө үржих сувгуудаар ингэж нэмэгдэж бас зах зээл дээрх мөнгөний нийлтүүдийг нэмэгдүүлсэн ийм нөлөө байгаа. Тэрнээс гадна зөвхөн Монгол улсын хувьд эдийн засгийн суур бүтцэн өөрөө юутай холбоотой вэ гэхээр бид нар экспортлагч улс орон. Тэгээ экспортын орлого нэмэгдээд ирэхээр энэ экспортын орлого гаднаас орж ирээд төгрөг болоод ингээд энэ бэлтгэн нийлүүлэгч болоод энэ компаниудын тансандах мөнгө нэмэгдээд одоо он гарснаар жишээлбэл экспортын орлого маань 78% нэмэгдээд ирэхээр За гүйцэг хариулчих. Энэ дөрөв дөрөв. Энэ нийлүүлэлт нь ингээд 26% нэмэгдэж байна. Тэгэхээр энэ нийлүүлэлтийг л бид нар чиглэлийг яаж өөрчлөх вэ гэдэг асуудал байна. Нэгдүгээр төв банк ерөөсөө хагас төсвийн үйл ажиллагаа явуулах хэрэггүй. Ингээд төв банкны хуулийн өөрчлөлтөнд өгсөн. Хоёрдугаарт ингээд экспорт нэмэгдээд илүүдэл мөнгө гараад ирсэн тохиолдолд ирээдүйд баялаг бүтээх тэр салбар руу хэрхэн өшүүрэгдэх вэ? Гуравдугаарт энэ мөнгийг яаж шингээх вэ гэхээр хөгжиж байгаа орнууд хөрөнгийн зах зээл, засгийн газрын бондын зах мөнгөний зах эдийн цовгуудаар ингэж шингээж яваад хэрэглэгчдийн импортын бүтээгдэхүүн болоо хэрэглээн рүү ордоггүй болж иж инфляц хөөрөгдөхгүй байгаа. Гэтэл өнөөдөр яаж яах вэ гэхээр энэ дэд бүтцүүдэд хөгжүүлэх талаар анхаарал тавиад төв банк, засгийн газар бүгдээрээ оролцож ажиллаагүй учраас зөвхөн төв банкны үнд цаасаар л төв банк өөрийнхөө ажлыг чадан ядан хийгээд төв банкны үнд цаасны хэмжээ ингэ нэмэгдчихэд байгаа. Энээс одоо өөр инструмент байхгүй. Тэгэхээр дунд хугацааны бодлогын хөтөлбөр эхний ээлжинд оруулсан